Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэхүү гэгэн сайхан өдрийн мэндийг дэвшүүлье. Увс аймгийн Тариалан сумын ерөнхий улс сурлын 1-р сургуулийн бага боловсролын багш Болорч Улуун байна. Сүүлийн үед хүүхдүүд болон эцэг эх асран хамгаалагчид маань захим сошиал орчинд хэтэрхий их автаж, амьд харилцаа үүсэх боломж нь хомсдож, хүүхдийн ярих чадвар нь хөгжихгүй байгаа юм шиг санагдах болсон. Иймээс би бага ангийн хүүхдүүдийн ярих чадварыг хөгжүүлэх арга зүйгээ та бүхэнтэйгээ хуваалцж байгаадаа баяртай байна. Ярих гэдэг нь үгийн төл утгад хоорондоо хилэлцэх гэсэн утгыг агуулдаг. Хүн болох багаас хөлөг болох унгнаасаа гэсэн сайхан зүрх байдаг. Хүн ер нь ухаан орсон цагаас л ямар нэгэн зүйл рүү тэмүүлж амжилтанд хүрэхийг мөрөөцөөр байдаг. Амжилтыг авч ирдэг олон чадвар хүнд заяадгаас ярих чадвар шиг хүчтэй чадвар байдаггүй юм байна. Өөрийн ярих чадварыг ашиглаж амжилтанд хүрсэнд хүний түүх олон байдаг. Жишээлбэл Европын мөнгөний эцэг гэгдэх Альберт Бодо Шефер 25 наснда их өрөнд орж өөрийн энэ байдалтай сэтгэл дундуур байсан ч 5 жилийн дараа буюу 30 нас хүрэхдээ саятан болж олонний хүндэтгэлийг хүлээсэн алдартай хүн болоход нь түүний гайхалтай сайхан ярих чадвар нь түүнд нөлөөлсөн гэдгийг өөрөө ч хүлээн зөвшөөрсөн байдаг юм байна. Ийм ч үднэс би сурагчдын ярих чадрыг хөгжүүлэх зорилгоор ярих урлаг элтэг чадрын уралдааныг Увс аймагт анхлан зохион байгуулсан бөгөөд үүнд өөрийн сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдыг хамруулсан. Энэхүү уралдааны зорилго нь сурагчид уншсан болон сонссон үлгэр домог, өгүүллэг, ном зохиолынхоо утга агуулгыг нь алдагдуулахгүйгээр тус тодорхой ярих, зээжлэх, уран унших чадварт суралцах, номын сайн нөхөр болох гэсэн өргөн цар хүрээтэй зорилго дэвшүүлсэн юм а. Уралдааны хүрх үр дүн нь юу байсан бэ гэвэл сурагчид ямар нэгэн зүйлийг өөрийн үгээр ярих, хэл ярианы баялагийг нэмэгдүүлэх, уншсан ном зохиол зүр цэцэн үгс зэргээс ишлэл авч ярьдаг болох, бусдын өмнө өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, бусдыг сонсдог, үнэлдэг, дүгнэлт хийх аргад суралцах, бие даан сурах аргаар эзэмших, ярих чадрыг хөгжүүлэх гэсэн аргуудаа суралцах гэж үзсэн. Мөн уралдааны ангилал болон зохиолын төрлийг гаргаж өгсөн. 1-2 дугаар ангийн сурагчид Монгол ардын үлгэр, 3 дугаар ангийн сурагчид богино хэмжээний өгүүллэг, 4-5 дугаар ангийн сурагчид сургамж дүгүүлгээр оролцсон. Ингээд уралдаанд маань 1-5 дугаар ангийн 336 сурагчаас 315 сурагч оролцож 93.7%-тай хамрагдсан. Энэхүү уралдааны 1-р шатны манд хүрсэн үр дүн харагдаж байна. 1-р шатаа зохион байгуулахын өмнө анги бүлэг тус бүрээс судалгаа авахад 8-10 сурагчид ярьдаг байсан. 1-р шатны төгсгөлд нийт сурагчдын 7348% нь ярьж сурсан амжилттай. 2-р шатанд анги бүлэг тус бүрээс 5 буюу нийт 75 сурагч оролцсон бөгөөд сурагчид өөрийн сонгосон эхийн дагуу ярьсан ба бүтээл хийж оролцсон. Шалгалсан сурагчид телевизийн бичлэг хийлгэж энэхүү үйл ажиллагааг сурталчлан таниуллаа. Энэхүү ярих чадрын олимпиадаа үндэслэн дахин ярих чадрыг хөгжүүлэхийн тулд ангидаа онгоо яриулж эхэлсэн. Яагаад онгоог сонгосон бэ гэхээр багш бидний нийтлэг нэг арга зүй байдаг. Энэ нь сурах хүчгийн ихийг голлон за бүгд уншаарай, ойлгосноо яриарай гэх мэтээр цөөхөн хүүхдийн дунд өрнөд өнгөрчдөг. Цаана нь нөгөө үг дүү цөөтөө ярих чадвар нь хөгжөөгүй сурагчид хоцорчихдаг. Үүнийг бид анзаардаггүй. Иймээс богино хугацаанд олон сурагчийг яриулахын тулд онгоог сонгосон. Онгоог үргэлж инээд дагж явдаг. Инээд нь харилцааг бэхжүүлж, тайвшруулах үйлчилгээтэй бөгөөд дархлааг дэмждэг. Сайхан хэлдэг харилцааг тогтоохын тулд инээмсэглэл маш чухал үүрэгтэй. Инээмсэглэгт та бидний биеийн 5-аас 53 булчин ажилладаг бөгөөд жоохон хүүхдүүд өдөрт 300-аас 400 удаа инээмсэглэж байдаг судалгаатай байна. Мөн онгоо гэхгүй ертөнцийн 3 түргэн гэллэг, онцгой, зөв цэцэн үг зэргийг цээжлүүлж яриулах хэрэгтэй. Жишээлбэл билүү чулуу гэсэн хөнгөн түргэн хэллэгийг хэлүүлж дасгалаа хэлгэсний дараа арай хөндрүүлж хөрөл илүүр болор сурвал гэх мэтээр хүндэрсэн түргэн хэллэг хэлүүлж хэл яриаг нь зөвшрүүлэх хэрэгтэй. Та бүхэндээ сурагчдынхаа ганцаарчлсан ярианаас сонирхуулъя. Одоо би 11 настай анх 5 настай байхдаа цэцэрлэгийн дуу туулах уралдаанд 1-р байранд орж байсан.
Мөн Сүмийн уран зургийн уралдааны 2-р байр, аймгийн 1-р байр, Улсын уралдаанд 4-р байранд орж аав ээж хоёроо өндөр дугуй авахж байж билээ. Би дугуй унах дуртай. Замбай санаатайг аяны цэглэлтэй гэдэг би өвсөмөд амьсны ерөнхий боловсролын 1-р сургуулийн боловсрол багштай тэрэг амьсгалтай. Би орхоо зогсон ертөнцийн гураас танарт уншиж сонирхолтой. ертөнцийн гурван цагаан. Өдөр нь алх цасны цагаан, буурлаж сэтгэлийн цагаан, буянтай хүний уйлсны цагаан. Намайг Батцалын сургууль гэдэг. Би дөрвийн ангид сурдаг. Би орхоо зогсон ертөнцийн гурван муу уншаа. ертөнцийн гурван муу. Уурлахад бид нэг муу, уухад арх нэг муу, уушил тамхи нэг муу. Намайг Дэлгөө гэдэг. Би 10 настай 4-р ангид сурдаг. Та нарт онгой ярьж өглөө. Ангид багш болчихлоо. За бүгдүүдээ өөрийгөө тэнэгэж бодсон босороо гэхэд ангийнхан бүгд бүгд болсон юм. Ганцхан батал боллоо. Багш та батал чи өөрийгөө тэнэгэж тийм үү гэхэд батал. Үгүй багш. Таны ганцаараа зогсоод байгаа санаа зовоод гэжээ. Намайг Дингэр гэдэг. Би 4-р ангид сурдаг. Би танд онгой ярьж нэг нь автобусын дотор эмээр байгаад төвчөө авгаалчлаа. Автобусны жолооч. Автобусын дотор өмсөн бүхэн миний шүү. Гэхэд эмээ. Хүүн чи ааж өгнө үгүй би маань чирийг бултхан байна шүү дээ гэжээ. Мөн сурагчдыг ганцаарчлан яриулахаас гадна хосоор харилцан яриа хэлбэрээр яриулахаар хүүхдүүд зоригтой, инээмсэглсэн, жүжигчилсэн зэрэг байдал илэрдэг. Ингээд бүгдээрээ хамтдаа Бокогийн нонгойг сонирхъя. Сайн уу Бока? Сайн. Сонноос өчигдөр манад дээрэмч нь орж ирээ. Тэгээд яасан бэ? Юу ч навсан байна? Нэг бичиг үлдээсэн байна лээ. Ямар? Ингэж амьдрахаар үхээч гинэ. Гэх мэтчлэн сурагчийн ярих чадвар нь хөгжөөд ирэхлээр өөртөө итгэх итгэлтэй, инээмсэглсэн дүр төрх маш дод илэрдэг. Онгойг яриулах явцдаа агуулгатайгаа холбон дасгал ажиллуулж болно. Жишээлбэл эхийн эхлэл гол төгсгөл хэсгийг олоорой. Хулгайчийн ичсэн хэсгийг тэмдэглэнэ үү? Хулгайч яагаад ингэж бичсэн бэ? Гэх зэргээр таамаглан яриулахад сурагчид маш олон санааг өөрийн үгээр илэрхийлэн хэрхэн тайлбарлан ярьж байгааг эндээс харж болно. Анх онгой яриулахад хүндрэл их гарч байсан. Сурагчид маань утгаа ойлгохгүй, ялангуяа 2-3 дугаар ангид хүндэдэж байсан. Харин 4-р ангид ойлгох болон ярих чадвар нь нэмэгдсэн учраас илүү үр дүнтэй хялбар байсан. Эхлээд сурагчдын ярих чадварыг дэмжих үүднээс зураг хэлбэрээр өгч байсан бол дараагийн удаад зураггүйгээр дам бичвэр хэлбэрээр өгч яриулахад утгыг чөлөөтэй ойлгож жүжигчилсэн байдалтай ярьж байсан. Энэхүү ярих чадварыг хөгжүүлснээр олонний өмнө болон хэн нэгэнд өөрийнхөө үгээр ярьж санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж сурсан. Сурагчид бусдыг хүлээстэй сонсох чадварт суралцлаа. Өөртөө итгэх итгэл нь сайжирсан. Хүүхэд бүр уншсан зүйлийнхээ утга санааг ойлгож зөв дараалтаа ярьж өгөх чадварт суралцсан. Мөн хүүхэд бүр ганцаарчлан ярьдаг боллоо. Сурагчид ярих, цээжлэх, нүдлэн тогтоох, зүжиглэх арга барил сайн эзэмсэж чадсан. Бүтэн өгүүлбэрээр ярьдаг болсон. Хамгийн чухал нь ярьсан зүйлийнхээ утга санааг ярьж дуусаад тайлбар өгч байгаа нь авууштай байлаа. Бага ангидаа ярих чадвар нь хөгжсөн хүүхэд цаашид анги ахих тусмаа унших ярих хичээлдээ чадвартай болох суурин тавигдсан. Сайнны хажуугаар сар гихчээр сурагч нэг үртээ ажиллахад цаг хугацаа их шаардагдаж байлаа. Сүүлийн үед номтой нөхөрлөхгүй ер нь ховорцсон ажиглагдсан. Хөдөөний үг дуу цөөтэй хүүхдүүдийг яриулах, уншуулах, утга агуулгыг ойлгуулах, хөдөлгөөнтэй хэлбэрээр уншуулахад хүндрэлүүд их гарч байсан. Мөн зарим сурагч шантарч байгаа нь ажиглагдсан. Хэтэрхий нэгэн байдлаар үлгэрээ ярь, ихээ ярь гэх мэтээр шаардаад байхаар сонирхолгүй байгаа байдал илэрч байсан. Хэдийгээр олон бэрхшээлтэй тулгарч байсан ч хүүхдийг яриул сургах аргуудаас санаа авч ажиллаарай. Хүүхдээ санаагаа сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй. Хүүхдийн сонирхол татсан жижиг ярианд үлдээрэй.
Мөн гол санаагаа тэмдэглэж авах хэрэгтэй. Төлөв байдлаа төгс болгоорой. Олон хувилбар туршиж үзээрэй. Хурдан удаанаа тохируулж явах хэрэгтэй. Яриагаа дуу хураагаар тохируулаарай. Эцэг эхчүүд өөрсдөө ч хүүхдтэйгээ зөв ярьж зөв эрхлүүлдэг байх хэрэгтэй юм аа. Амжилтанд хүрэхийн тулд айцаа даван цэгцтэй зөв ярьж сурах нь чухал юм аа. Цаашид энэхүү арга туршлагыг минь хуваалцаж хамтран хэрэгжүүлж илүү үр дүнд хүрэхийг хүсэж байна. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.